Сонсогч та бүхэндээ орой мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7-ны даваагаас басан гарагийн 20 цаг 10 минутаас хүргэж байгаа. Хоолболтол хов зугаа оройтой шашуу нэвтрүүлгийн 2025 оны 2 сарын 27-ны пүрэв гарагийн дугаар шуудрахад бэлэн боллоо. Студид хөтлөгч Чанцаа Амийн найруулагчаар ундрахнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар хэрэглээ бүр тохирсон зээлийг Pay On захим зээлийн аппликейшн мөн өгөөж өдөр бүрэн хэрамттай хэвэн бав хамтран ажиллаж байна. Бэлзүү хараадтай үчи мэндийг хүргье. За бүгдэнд нь үчи мэндийг хүргье. Хопа цад бил нүү? Билээ. Ямар байна? Би асуусан гоё юм. Гоё байна. Та нэг гоё иршүүд нэг дууртай. Билээ. Зүг яа. Наач би үсэдсэн. Би тийм байлаар өгний өдөр яг үнцүүний манд гаргаж тэр хэсгийг нь хасчингуудаа баахан бичлэг хийсэн байхгүй. Урдталд нь буу зэтгэд бэлэнгүүдийг ч ардсан. Билээ. Дахиад нэг бэлэнгүүдийг ч ардсан. Тэгээ тийм бичлэг гэж байгаа юм шиг. Сүртэй юм тий. За тэгээд одоо цагаан сарын өмнөх өдөр шүү дээ. Биш үү лээ. Битүүний өмнөх өдөр шүү дээ. Тийм учраас бас л одоо гэр орноо цэвэрлээд хов бол хизээ тэрэг болдог шүү дээ. Яг үнэ. Цаахан хов сонсонгоо гэр орноо цэвэрлээд бууз музей гэдэг нь байжия. Гэдэг шиг. За өнөөдөр хэний тухай хов боцооч. За би хэлжсэн репруудыг бол домгуудыг танилцуулаад дууслаа тийм ээ. Өнөөдөр бол дуусгах байгаа дээ. Маш олон хүн байгаа л да. Зүгээр яг ингээд олонний танил гэх юм уу. Тэр монголчуудын таньдаг хүмүүсийг л түүлээ л дээ. Өнөөдрийн хувьд болохоор Mary G. Blige гэдэг бүсгүйг танилцуулахаар бэлтгэлээ. Бид нар юугаар мэддэг гэж? Маш олон дуугаар мэднэ. Дууг нь сонсоод аа гэж шууд танина. За их нэг аялаа. За би аялах гэхээр та өчигдрөөс ойшлаа гэж. Энэ яагаад наа. За чи царайг нь харчихуу, царайг нь харчихсан. За. Би яг дууг нь аялах гэсэн чинь нэг л арай л худ болохгүй. Аялах гэсэн арай бас болохгүй. Биш таны ингэж байгаа л нэг дуучин болгочих гээд байгаа шүү дээ. Урлаг руу түлхчих гээд байгаа шүү дээ. Шилжих гээл. Талд бодлого надад байна. Би одоо бол дотроо мэдээлэл гэхдээ аялах гэсэн аян олдгүй. Тэгээдсэн юм уу би таныг л. Дуун байгаа бишүргээд байгаа юм бол өнөөдөр ч ингөө сонссон тий яг аялах гэсэн чинь нэг солгоор ч аялах гэдэг юм санагдаад болдгоо. Тэгвэл юуж байгаа өндөр нотор дуулт юм байна тий. Тэгэхгүй би л аян аялж чадахгүй. Би нотнуудын хамаач нь олохгүй. За тэгээ мэднэ олон дугаар нь мэднэ. За төлбөр өндөр танилцуулга алдарт нь дуурцгаа. Өнөөдөр хиттийн алдарч жүжигчин, дуучин Жимбураны тухай танилцуулахаар бэлдсэн байна. За энэ жүжигчин бол нэлээд олон бүтээл тоглож ирсэн юм билээ. Тэгээд дэдгээр бүтээлээс нь Monster Hunt гэдэг бүтээл нь илүү их алдартай гэж хэлж болно. 2015 онд нээлттэй хийжсэн. Нэг юм ямар амт мэл нэг юм хүүхэд хүн бүр ингээд хянуун дээр жирэмсэн болоо төрүүл. Ихтэй үнэ. Гэтэ хятад ийм хөгжилтэй байхгүй. За. Би бас хятад кино үздэг. Тэ бас тийм одоо айхтар их бол үзээдэггүй. Тэгээд 2015 онд чинь эсрэгээрээ би Солонгос хэл сурч байсан үү шүү дээ. Тэгээд яг тухайн үед энэ одоо Monster Hunt гэдэг кино үзээд хөтлөө нээжсэн. Хөөрхөн кино. юм шиг санагдаад явчих чүвээ. Залуу хүч. За тэгэхээр эхний баримтаас нэхлээ танилцуулъя. Дуушны гаргаа эхлүүлсэн тухайн танилцуулъя. 1989 оны 4 сард төрсэн энэ жил 35 настай залуу жүжигчин 18 настайдаа цагийн ажил хийж хагаад нэгэн продюсерийн хараанд өртөж 2007 онд цэгдэжсэн дуучин шалруулах тэмцээнд орсон юм байна. За тэгээд тухайн тэмцээнд ороод 1-р ойронд орж дуучин бол гаргаа эхлүүлсэн. Гэхдээ соло дуушнаар гаргаа эхлүүлээгүй. Бас нэгэн дуучин залуутай хамтраад Бубо гэдэг нэртэй хамтлаг байгуулан уран бүтээлээ гаргаж эхэлсэн. За гэвч хамтлаг 3 жилийн дараа тарсан байдаг. За учир нь тухайн BL төрлийн жанр их дэлгэрээгүй одоо нэг тату гэдэг чинь тату хандлагч нь жоохон лесби юу концепт гэдэг чинь тийм энэ Бубо гэдэг хамтлаг бас тийм гей тийм үү тэгээд сонирхолтой татчихсан юм тий. Яг нэгнийтэй халамжтай нэгэ тэрвэрж байгаа ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлс тайзан ирэх байт юм байна лээ. Тэгээд тэр нь яг 2000 одоо нөгөө энэ дуучныхаа гараа эхлүүлж байгаа 7-8 оны үед бол хүмүүс ийм зүйлийг хүлээж авч чадхааргүйсэн гэх юм уу нийгэм нь өөрөө тийх баг. Тийм учраас удалгүй тарсан юм байлээ. Ямар ч хамтлаг тарсны дараа жүжигчин залуу маань дуучнаар үргэлжлүүлэн ажилласан хэвээр байсан. Тэгээд 2011 оны хүртэл дуучнаар ажиллаж хагаад за 2011 оноос Солонгос хятадын урлагийн зах зээл бол тэр чигтээ маш одоо том өөрчлөлт хийгдсэн буюу дуу хөгжим тал руугаа илүү их одоо хөгжижсэн бол кино урлаг тал руугаа хөгжлөн илүү болж хөрвж эхэлсэн. Тэгэхээр тухайн үед жүжигчин залуу маань маш мэдрэмжтэйгээр за одоо ер нь бол жүжигчин буюу тэ одоо жүжиглэх энэ тал руугаа анхаарах хэрэгтэй байна даа гэж үзээд жүжигчний гараагаа тухайд хэлүүлсэн юм лээ. За жүжигчнэрээ амжилттай ажилласан түүхээс нас танилцуулъя. За жүжиглэж эхлээд шуудхан магтуулаад одоо их мундаг жүжигчин байна даа гэдээ олонний анхаарлыг татчихаагүй багаар жүжиглэх чадвараа сайжруулсан жижиг дүр төлөв тоглодог гэсэн юм лээ. Тоглох дүрүүд тоглосон дүрүүдийг хараад байгаа юм бол дандаа л нэг юм жижигхэн дүрүүдэд тоглодог гэсэн. Тэгээд 2015 онд Monster Hunt гэдэг кино хит болсноор
хятадуудтай өөрийгөө бол жүжигчин талаас илүү их. Би удлаа санаагүй бол энэ нэг гурил шиг нэг толгой дээр ногоо амтны нэг амьтан биш. Тэр шүү дээ. Сунж мунаад идэг мөн үү? Тэрийг чинь төрүүлсэн байхгүй ээж нь. Энэ төрөл би тэр гол дүрэн гэхүү одоо энийг ногоо эмигөө санаад байгаа. Гурил шиг тал тийшээгээ сунж мундаг нэг савж маа явж байгаа аюу хөөрхөн. Цэгнээд яваад байдаг. Дараа нь хоёр чи салчаа тэр уулзж байгаа хэсэг мэсгэн бүр хөөрхөн. Энэ ээж нь юу? Ээж энэ төрүүлсэн шүү дээ. Хин төрөөсөө салахгүй байгаа ч энийг санаад байгаа. Би гайхаад яагаад эрэгтэй жирэмсэн болж байгааг нь. Тийм үлгэрийн гэх юм уу тийм сонирхолтой байдлаар кино бүтээсэн байлаа. За ингээд Monster Hunt кино амжилтанд хүрсэн. Тэгээд хятадын цагаан сарын үеэр кино нээлттэй байсан юм байлээ. Кино театрт маш олон хүмүүс үзсэн. Тэгээд жүжигчин залуу тус бүтээл тоглохоос өмнө хөвчлэн жижиг дүр буюу нэг юм баян айлын хүү, язгуурт ч юм ийм ихэмсэг дүр тоглодог байсан. Тэгээд энэ кинон дээр ийм сэтгэл татам хөгжилтэй дүрийг чадварлаг бүтээсэн байдаг. За хачирхалтай нүг кинонд бол яг альбиасаар тоглохоор анхны сонгох зөв хүн биш байсан гинэ. За Тайваны алдарч жүжигчин киноныхон гол дүрд тоглоод киноныхон зураг авалтанд бүр дууссан байсан юм лээ. Тэгсэн чинь кино нээлттэй хийхийн өмнөхөн энэ Кажиндон гэдэг энэ жүжигчин мансуурлах бодис хэрэгсэн гэсэн юм хэрэгт холбогдоод за хятадд бол тэгэл дууссан шүү дээ. За ингээд гэмт хэрэгтэй болчихж байгаа. Тэгээ тийм учраас тухайн кино нээлттэй их боломжгүй болсон. Тэгээ шинэ жүжигчин хаагаад за тэр нь бол энэ Жимбуран гэдэг жүжигчин байж таарсан. Гэхдээ жүжигчин залуу энэ бүтээл тоглолтоо ихэндээ санаа зовсон. Яа тэгэхээр өөрхөн жүжиглэлтийг бас харьцуулах байгаа. Нөгөө талаараа зураг авалтын хугацаа нь маш богинохон байсан. Тэгээ нөхөж тоглож байгаа учраас тэгээд шинэ зүйлсүүдийг маш их хийсэн. Өмнө надаа юм сэхэтэн ч гэдэг юм хэмсэг залуугийн дүрийг те нэг юм залуугийн дэжсэн бүтээжсэн бол одоо болохоор жирэмсэн болно гин те маш олон шин зүйлсүүдийг ингэж хийж байгаа нь өөрт нь хэцүү байсан. Дээрэс нь хөрөнгө оруулалт нэмж авсан. Тэгэхээр хөрөнгө оруулалт нэмж авнаа гэдэг нь кино магадгүй амжилттай болж чадахгүй байх юм бол тэгэл хэцүү шүү. Үүсэх асуудал зөндөө байсан гэсэн үг шүү те. За гэвч кино амжилттай болсноор дараа нь 2 дугаар ангид цацагцсан. Гэхдээ 1 дугаар ангитай харьцуулахад 2 дугаар ангийн тийм айхтар амжилт бол олоогүй юм шиг л. Нэгийн л үтс юм шиг байна. За хамтраач танилцуулаад үргэлжлүүлээ. Хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon цэхэн зэлийн аппликейшн. За 23-аас дээш насны бүх хүмүүст зориулагдсан гэсэн үг. За та Payon аппликейшнийг гар утсандаа татаж суулгаад нэг удаа гэрээ байгуулснаар 5 сая төгрөг хүртэлх зээлээ маш хялбараар авах боломжтой юм байна. За хамгийн гол нь та зээл төлөх өдрөө өөрөө сонгоно. Өөрөө сонгох боломжтой. За 24 сар хүртэлх хугацаатаар авч болох юм байна. Зарим тохиолдолд чинь бид нар бол цалингаа нэг л удаа авдаг. Зарим байгууллага 2 хувааж авдаг. Тэгэхээр нэг сарын дундуур ингээд зээл татдаг газар байдаг шүү дээ. Тэгэхээр бид нар мөнгөгүй байдаг байхгүй. Тэгэхээр хэцүү. Хэцүү шүү дээ. За Payon application сахим зээлээс гадна 6 хүртэл хуваан төлөх боломжтой. Одоо аваад дараа хуваан төлөх үйлчилгээ. За лизингийн зээл, автомашины зээл, барьцаа зээл гэсэн хэрэгцээ бүр тохирсон бүтээгдэхүүнтэй. За тэгээд цалин, бизнес, мал зэрэг олон төрлийн аргаар орлого олно нотолчих боломжтой юм байна. Холбогдох утасны дугаар нь 7533 1111 7533 1111. Гар утаснаас татаад авчих юм билээ. Google Play Store болон за App Store-оос татчихнаа л гэсэн үг. Social хаяг нь Payon гэж ахаар мэдээлэл гарч ирнэ. Баярлалаа хамтраач хэлсэн хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon цэхэн зээлийн аппликейшн. Баярлалаа. За ингээ мэдээлэл өргөжлүүлье. Хар тарсан зүүд мэд нэвтрүүлэгт орж исэн гинэ. Ямар нэвтрүүлэг болоод одоо ийм нэртэй болчих вэ гэхээр кинонд тоглоод ер нь хөгжилтэй зан чанартай залуудыг энэ нэвтрүүлгийг тэгээ одоо олон төрлийн хөгжилтэй нэвтрүүлэг хийдэг продюсерууд олж харсан юм байна л да. Тэгээд нэвтрүүлэгт орох юм санал их тавьж ирсэн. Тэгээ 2015 онд алартнуудын ордог юм цуврал нэвтрүүлэг гэх үү. Улирал юм билээ сизэнтэй. За тэгээд тус нэвтрүүлгийн концепт нь болохоор арай юм ахмадтай игчмэд жүжигчид одоо уран бүтээлчдтэй арай дүү жүжигчид ингээ хамт явж байгаа хамт аяллаар явах юм концепттэй юм билээ. За тэгээ энэ хамт явсан алдарчнууд нь эго их өндөртэй хүмүүс байсан гэнэ л дээ. За ер нь жоохон нэг нэгэндээ буулт хийхээргүй хурц жоохон хит эготой хүмүүс хэцүү. За тэгээ уг нэвтрүүлэг тухайн үедээ нэлээд шуугаан тарьж исэн. За эгч нар нь хоорондоо жихэн алалцсан гэнэ л дээ. За жишээлбэл нэгнээс асууж байгаа. Арай дүү уран бүтээлч байна. Эгчээ танд энэ нэвтрүүлгийн энэ удаагийн улирал илүү сонирхолтой байна уу? Эсвэл өмнөх улирал нь сонирхолтой байна уу гэж асуусан чинь нөгөө нь шууд өмнөх улирал нь гэж хариулт хэлсэн юм байна. Тэгээ тухайн үед жүжигчдийн залуу хажууд нь ингэ суужсэн. Тэр ахмад жүжигчний хажууд. Хажууд нь суугаад нэг юу ч бодлохгүйгээр яагаад ихчэйг асуусан чинь нөгөөх нь учир нь учир нь нэвтрүүлэгт орж байгаа хүмүүс нь арай хэвийн хүмүүс байсан буюу өмнөх нэвтрүүлгийнхэнтэй арай эрүүл ухаантай байсан. Та нар бол одоо яс явахааргүй мэдрэл муутай хүмүүстэй би аялаа яваад штэ гэсэн байдлаар хэлсэн. Тэгэл нөө уур амьсгал ингээ царцж байгаа байхгүй бүгд хэлэхгүй болоод юу лээ гэж яахаа мэдгүй. Яаж яагаад энэ хажуунаас энэ залуу маань ингээ яагаад гэж салгалаа асуусан. Тэгэл юм мэдгүй асуусан чи яахаа мэдгүй хөвгөө байдалд орсон. Тэгээ энэ нэвтрүүлэг дээр чи уйлж дуул
уурлаад л барилдаж аваад л нилээ юм болсон юм байлаа. Тэгээд энэ нэвтрүүлэл дуусны дараа хэсэгтээ жоохон травматай болоод нэвтрүүлэлт ороогүй жүжигчин залуу маань дахиад орвол тийм шүү дээ. Би яси гэдэг шиг өчнөр дунд өстэй боо юм болж байгаа. Тэгээд сүүлдээ бол одоо гайг болсон. Тэгээд хоорондоо нэг дотн биш тийм хүмүүстэй 20 гаруй өдрийн турш аялахаар мэдээж олон л асуудал гаргал баг л та. Нэг травматай болох нь цаашаа ер нь өөрөө жоохон сэтгэлийн хат сайтай залуу учраас тэгээд нэг хэсэгтэй яг жоохон амарсан гэх юм. Тэгээд цаа нэг жоохон хил амнаас салъя да гэж бодсон байгаа тийм ороод эхэлсэн байлээ. Тэгээд дараагийнхын сизонд орсон 3 дахь улиралт нь бас оролцсон. Тэгээд тэр нь болохоор нас чацуу хүмүүс аялсан юм байлээ. Тэгэхээр тэр муудалцаж маргалдах нь арай өөр. Гэхдээ бас нөгөө ахмад хүн бахаар нь хүндлэх гэх нэг тиймэрхүү зүйл зөндөл байгаа шүү дээ. За дараагийн баримт нь хэцүү амьдралыг туулсан. За түүнийг дөнгөж төрөөд 28 өдөр өнгөрч яхад ээж нь гэрээсээ яваад өгсөн байна. Тэгээ удалгүй эцэг хоёр нь аль биесээр цалаад жүжигчин залууг асран хамгаалах хэрэг аавд нь шилжсэн. За гэвч аав нь тухай сэтгэл зүйн хувьд ч гэсэн санхүүгийн байдал ч гэсэн маш таархан буюу хүүхд төсөх боломжгүй байсан. За ингээд жүжигчин маань эмээ өвдөр өссөн. Тэгээд жүжигчин залууг 7 нас хүрдэг жил ээж нь анх удаа ирж хүүтэйгээ уулзсан. Тэгээд 7 нас хүртэл бол ерөөсөө ээжийг нэг ч удаа харж. Барааг нь хараагүй юм байна. За тэгээ багасаа л эмээ өвөө дээр өссөн учраас эмээ өвөөрт бол маш хайртай. За тэгээд эмээ өвөө хоёр нь түүнийг хүн болгохын тулд манаач хийдэг ус юм байна. Хаягдл цаа сураах ажил гээл ерөөсөө олдож байгаа бүх хар ажлыг хийж нөө хүүгээ өсгсөн. Тэгээд мөрөөдлийг биелүүлэхийн тулд урлагийн сургуульд ороход нь ч гэсэндээ тодорхой хэмжээний зардлыг ингэж эмээ өвөө дааж исэн юм билээ. Тэгээ 2005 онд жүжигчин тухайд ч удаа 15 настай байхад нь эмээ нь гэмтэл аваад тэгээ яаралтай эмнэлэгт хэвтсэн. Тэгээ хагалгаанд орох зардал нь өндөр байсан гэнэ. Яг одоо бол одоогийн байдлаас харахад бол мэдээж энэ ч удаа хангалттай төлчөөр байгаа шүү. Гэтэ тэр үед ч 15 настай хүүхэд те. Яаж төлөх вэ? Хэцүү. Тэгээ ээжээсээ гуйсан юм байна л да. Ээж нөө багт нь яваад өгсөн шүү дээ. Ээж ингээд эмээ юм болчлоо та ингээд төлбөрийн төлөх боломж байна уу? Эмнэлгийн зардлыг гэдгсэн чи ээж нь зөвшөөрөгүй. Туслах боломж үүсгэсэн. За ингээд яах вэ? Ажил хийхээ сүр арга байхгүй шүү дээ. Тэгээд цэвэр ус хүргэлтийн ажил хийж цуглуулсан мөнгөө эмгээгээ эдгээхэд зарцуулсан байдаг. За тиймээс алдартай болсон эхний жилүүддээ эмээ өвөө гэхийн тухай маш их ярьдаг байсан, хайртай гэж ярьдаг байсан. Тэгээд алдартай болж мөнгөтэй болсныхаа дараа эмээ өвөдөө бас гоё хаус гэр худалдаж авч өгсөн юм байна. Тий. Тэгтээ бас өсгсөн хүмүүс нь гаргаж өгөх л тий. Тийм. Тэгээд эмээ өвөө дээрээ өссөн гэхээр нөө эцэг ихтэйгээ ер нь таарах харилцаатай байх гэж боддог. Гэвч үнэндээ том болоод эцэг ихээ байдлыг ойлгосон бол үнэхээр тааж сурахгүй болоход ингээд салцсан байна гэдгийг нь ойлгосон. Тэгээд ээжийнхээ дуртай алдартантай хүртэл уулзууж исэн буюу. Эдгээр ээж нь багт нь хаяа явцсан 7 настайд ингээд тэрнээс хойш нэг бас нэг уулзтал байсан юм шиг байлаа. Сэтгэлийн шарах гэж байгаа шүү дээ хүүхдэд. Гэсэн хэдий чи ээжигээ бол бас хайрлсан хэвээр байгаа. Тэгээд ээжийнхээ дуртай алдартны гар үсгийг авах юм уу уулзуулах ч юм уу те ийм байдлаар бас ээжтэй гинтийн бэлэг барьдаг гэсэн байна. Тэгээд пенууд нь бас нэлээ санаа зовдөг зүйл нөгөө багаасаа жоохон үедээ ээж аавын хайр мэдрээгүй те тэрнээс бол сэтгэлийн шарах ихтэй. За тэгээд ээж аавдаа дургуйч гэдэг юм тийм зүйл байх болов гэдэг талаас нь бас боддог байсан бол эцэг ихтэйгээ маш удаа сайхан харилцаатай байгааг нь хараад стол ч гэн том хүн юм да. Тий. Үнэхээр бие даас ирэх юм байна даа гэж хүлээж авсан. Эмээ өвөгийн өсгсөн хүүхдүүд ер нь тийм болчдөг тий. Би дагаас нэг арай анги байгаад тийм. Харин тийм бах тий. Жоохон хэрсүү ч юм уу? Яг үнэ. Хэрсүү арай өөр хүмүүжлэг. Тий. Тэгээ багаас хэцүү амьдралыг туулсан ч гэсэндээ 10 жилийн сурагч байхдаа 3 жилийн турш дараалан ангийн дараагаар сонгогдчихсэн тийм лидершиптэй бусдыг толгойсон манлайлагч тийм сурагч байсан. Тэгээ хэнийг ч ялгалгүй харцдаг гэдгээрээ онцлогтой буюу 10 жилд хамт сурж исэн найз нөхд нөө үнэхээр ийм мундаг сурагч байсан. Хүн амт ингээ ялгаж харцдаггүй тийм мундаг залуу байсан гэж ярьж юм билээ. За дараагийн баримт нь аяг цуглуулах хоббитой гэсэн байна. За алдартай болоод мөнгөтэй болсныхаа дараа байр худалдаж авсан. За тэгээд тэр байраа яг музей шиг тогтчулсан. Хятадын баячуудын гэр нь их тийм нүд дээрэлжсэн гялцал байдаг гинэ. Тий, ер нь л нэг тийм. Жүжигчин залуугийн хувьд бол эсрэгээр юм саарл бараа өнгөтэй тавилга ч гэсэн их баахтай. Тэгээ жижигхэн хөөрхөн зүйлсүүдийг цуглуулах дуртай. Тэгээ гадагшаа аяллаар ч юм уу эсвэл ажиллаар явлаа гэхэд аяг авч ирдэг юм байна л да. Ийшээ тийш явлаа гэхэд. За тэр аягнуудаа тусгайлан юу юунд одоо ашиглах ёстой вэ гэдэг юм нэршилтэй. Жишээлбэл одоо энэ шар өнгөтэй аяган зөвхөн ус уух. Бор өнгөтэй зөвхөн кофе уух. За энэ одоо зүрхэн хэлбэртэй зурагтай кола л уух ч гэдэг юм уу. Бүр ингээд нарийн ялгаад салгаа тавьчих тийм шүү. Тэгсэн нэг өдөр аав нь гэрт нь ирсэн юм байна. Тэгээ аавгаа ирэхэд хүн болгон л хэлдэг гин л гэрт нь үрэх юм бол. Үгүй энд зөвхөн кола л уун шүү. Энд зөвхөн ус л уун. Уснаас өөр минь аяганд хийж ууж болохгүй гэд. Тэгээ аавдаа тайлбарлаж унтчаад өглөө өсөдөрсөн чи аав нь нөгөө хайрлж явдаг аяганд нь шүдэ хиймэл шүдэ хийцэн байсан. Ээ басра усан тийгээ тавьсан те. Тэгээ шоконд орсон. Яг тэгээ аав нь юм чи уучлсан л баг л та. За тэгээ маш загварлаг өөр ингэсэн стилтэй 30 гарсан ч гэсэндээ нэг юм
залуу хөвгүүний мэдрэмжийг төрүүлдэг үе нэг ануухан гэв. Наснасаа их залуухан харагддаг. Тэгээд бусад жүжигчтэй харьцуулахад үнэхээр өөрийн гэсэн юм стил, загвар авал ингээд олцсон. Олон ч сэтгүүлийн нүрийг чимжсэн юм байна. За хайр дурлалын тал дээр 2016 онд жүжигчин Нинитэй үргэлж байгаа талаар аль биесээр хүлээн зөвшөөрсөн. За энэ жүжигчин Suddenly 17 гэдэг киногаар нь манайхан мэдэх байхаа. Магадгүй энэ киног үзээгүй л үзээрэй, үнэхээр гоё кино шүү. Маш үзэсгэлэнтэй бүсгүй. 2018 онд гэхдээ салсан юм байл. 2 жил үргэлжсэний дараа салсан. Тэгээд үерхэж явах үедээ алдартан хүмүүсүүд алдартан хоорондоо үерхлээ гэж бодоход чинь нууцлдагч харилцаа тийм шүү дээ. Энэ хоёр маань ерөөсөө нууцлдаг байсан юм байна. Онгоцны буудлын дээр хос хувцастай гарч ирнэ, дэлгүүрс хүнсээ зуглуулж байгаа нь папарацци дүрцсэн байна. За тэгээд жүжигчин залуугийн оролцсон нэвтрүүлгийн үеэр гэрээс найз хүн хүртэл гарч ирсэн гинэ. Зөө их чөлөөдөө тэгээд би одоо зураг авалттай байна. Явчаад ирье гэдэг. Үнссэн гэж. Гэхдээ яг тэр нарийн харуулаагүй л дээ ингээд жоохон цаана байгаа ч гэсэн камерт буусан байлаа. За тэгээд түүний дараагийн үерхэл нь супер модель Liu Wen гэдэг бүсгүйтэй үерхсэн. 2022 оны 7 сард үерхэж байгаа гэсэн цуурхал гарч ирсэн. Гудамжинд хөтөлцөөд явж байгаа, ундаг дугууныхаа ард сундлаад явж байгаа юм зургууд, бичлэгүүд нэг цацагдсан. Гэхдээ аль биесээр бол хүлээн зөвшөөрөөгүй юм лээ. Мэдээлэлгүй. Гэвч үерхэж байгаа нь бол үнэн буюу хаасаагүй энэ хоёрын хамт явж байгаа зураг хүргэн байгаад л байдаг. Тэгээд магадгүй өмнөх үерхэл нээлттэй байгаа жоохон нээлттэй үерхэх нь жоохон хэцүү юм байна гэж бодсон байж магадгүй л. Нөгөө хил ам дороцлохоос ахвал асуудал болдог л тийм шүү дээ. Тийм аль салж дийлхийд хэрэг хүмтэй. Эргээ бодоход. Одоо энэ юу вэ гэдэг жүжигчин бүсгүүтэй. Жүжигчин нэ модель бүсгүүтэй үерхэж байгаа юм байлээ. Маш үзэсгэлэнтэй ийм бүсгүй байдаг. Энийг санаж байгаагаар нөгөө Victoria's Secret дээр алхажсэн санагдаад. Харин тийм билээ царайг нь харах нэ. Азиг төлөөлөө цөөхөн үеч хүн байдаг шүү дээ тий. Ер нь надаа үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй. Тийм хамт байсан байна. Тэр өмнөх найз хүн үнэхээр хөргөж. Тийм байна. Үнэхээр хөргөн хараа. Би яг тэр киног сайн санд юм 10 жил тогт үзчихсэн санагдаад байгаа юм. Ямар хөөрхөн эмэгтэй вэ л гэж бодчихсон. Бүр нэг тийм нүд дунгам гэдэг шиг тийм харцаа салгаж чадах хүмүүс байдаг юм а байдгийн. Энэ одоо өөршөө найз хүн метр 79 юм билээ. Өөрөө метр 83 билүү 4 байсан баха. Тийм байна тий. Өндөр болохоор тэг өндөр бүсгүйчүүдтэй ч гэсэн уулздаг юм байна. Гоё юм уу? Гоё. Яагаад ч атах хэлсэн үү би сая? Ч гэсэн өндөр залуу байж болно шүү дээ. Аяга гэсэн чинь гой санагдлаа. Би аяг цуглуулдаггүй л дээ. Гэтэ ер нь хэд хэд аягатай. Би хүнд бэлэг хөхтэй дандаа аяга өгдөг. Тийм. Би таны надад өгсөн аяга байгаа шүү дээ. Би өөрөө гэртээ одоо надад цааны 10 аяга байдаг хгүй. Бараг 10 хэдэн ч аяга байгаа. Сая нөгөө гэрлэг явуулсан. Тэгээд тэр улаан аяганда би байн госол нэг л аягтай тэрийг ингээ угаагаад ах ядаргаацсан гэдэг. Тэгээд бүгднгийн завааруулж байгаа уваарсныхан дагараа угаад юм жоохон сонирхолтой. Тэгээд таны өгсөн аяга байгаа шүү дээ. Би нэг юм тагтай аяган дуртай. Таны өгсөн аяг чи яг тагтай байсан шүү дээ. Тэгвэл ингээд ишээ тийшээ далчиж байгаа дэрэнгүүд тоос орсон байдаг байхгүй. Сүлж аяг болчихсон ч юм уу те. Манад бүр басалтаа манай муур усын уучдаг. Тийм үү. Тэгэхээр хэцүү. Арч тэгээд дээл гин өнөөдөр торгууд дээл үгдэг комментиг уншгууд дээл гин аяг ярьж ирсэн аа биш ээ. Тэгээд дээл цуглуулдаг гэж ярих юм л шүү. Энэ дөрвөж чөөхөө. Тийм тэгээ одоо би яагаад ч юм хүмүүст аяг өгөх их дуртай. Тэгээ ингээ бодоод ингэсэн чинь түрүү жилийн монита, энэ жилийн монита чи анжгаах гэсэн шүү дээ. Би анжгаахтаас аяг өгсөн. Ер нь ямар нэгэн байдлаар хүмүүст аяг өгвөл гоё санагдаад байдаг. Дээш харсан сав ер нь гоё л гэж ярьдаг шүү дээ. Тэгээд нөгөө хүн болгонд нөөр өөртөө тохирсон. За энэ хүн иймэрхүү юм дуртай даа гэж удаад аяг өгвөл. Надаа нэг ийм баахан cute өхөөрдөм зүйлсүүд төгсөн. Уут дүр. Тэгээ бүгднгийн гэртээ авчид тавьсан маа. Аяга ч юм уу сайн хэрглэж байгаа гэж. Аяг бол гоё. Дүүр ингэж олон удаа хэрглэж байгаа гэдэг чи удахгүй төрсөдөд өгч яана л гэсэн үг шүү. Аяг солих болсон л одоо юу хүн байх вэ 4 хүн сар хаач ийсэн. За илүү дэмжээлэгчээ танилцуулан дараагийнхаа алдарт нь л оръё. За Таката, Японы чанарыг Такатагаас бат бөх чанар удаан адилгээтэй Hitachi тавлан аккумулятор. Ашиглалтын хугацаа нь болохоор 5-6 жил явах удаан адилгээтэй. За хасах 50 цэсийн тэсгэн мөдөнд хөдөлгөөрийг 1-2 секундэд шууд хасах чадвартай юм билээ. За 20,000 км буюу 12 сарын баталгаатай Hitachi тавлан аккумулятор Таката Япон сэлбийн дэлгүүрийн Улаанбаатар хотын 6 салбараар хүргэлттэй сервис үйлчилгээгээр худалдаалагдаж байна. Холбогдох утасны дугаар 72 72 11 11 72 72 11 11 гэсэн дугаарлал холбогдорой. Яг үнэн. За тэгээ хотын айлч бүсэд хүргэлцтэй байдаг учраас хүргүүлээд авчвал зүгээр дээ. Одоо энэ чинь нөгөө төгжрэл мөгжрэл гэж очиж авсанс баг хүргүүлцэн дээр болж байдаг. Гэрээс гаралтгүй. Гаралтгүй байлээ. За нэвтрүүлгийн дэмжээ аялагчаар Таката байлаа. Үргэлжлүүлэн дараагийнхаа алдарт нь лөө орё. За дараагийн алдартай маань Mary J. Blige гэж бүсгүй байгаа. За Mary J. Blige болохоор 1971 оны 1 сарын 11-нд төрсөн. Одоо 54 настай юм бүсгүй байгаа. Тийм шүү дээ. Америкийн дуучин, дуу зохиогч, рэпер, жүжигчин дээрээс нас бизнес эрхлэгч юм бүсгүй байгаа. За ихэнхдээ болохоор юу гэж нэрлэдэг гэхээр хипхоп сэтгэлгээний хатан хаан гэж хэлдэг юм билээ. Арай өөр үнцгийг гаргаж ирсэн гэдгээр нь. За тэгээд R&B хатан хаан гэж нэрлэгддэг. За түүний шагналтны үе багтын гэсэн чинь 9 грэмийн шагнал.
За Британь болон Эми шагнал, 4 Америкийн хөгжмийн шагнал, за 12 Nasapa Image Awards байна. За Billboard Icon Awards зэрэг 12 Billboard хөгжмийн шагналууд багтдаг гэхээр ер нь бол маш олон шагналтай юм бүсгүүд байгаа. За олон клипэн дээрээс харсан дөө энэ бүсгүүд бол. За эрт амьдрал нь жоохон хэцүүч амьдралтай байсан. Би зүгээр ингэж бодсон шүү дээ. Орчуулж байхдаа эрэгтэй хүн тал дээр жоохон буруу сонголт хийгддэг бүсгүй юм уу та гэж бодсон. Ер нь жоохон хэцүү харилцаатай байж тээ. За Мэри гэж явчих. Ер нь бол ойр дотных хүмүүс Мэри гэж дууддаг юм лээ. За Мэри болохоор Нью-Йорк хотын Бронкс дахь Форт-Хом эмнэлэгт Кора болон жаз хөгжимчин Томас Блайж нарын гэр бүл төрсэн байт юм лээ. За ээж нь болохоор анхны нөхрөөсөө салсан. Тэрний дараа болохоор өөр хүнтэй харилцаатай тэгтээ сууж байгаагүй огц. Тэр хүнээс харилцаатай сүнөөсөө 3 хүүхэдтэй юм лээ бас. За тэгээд Мэри бага насаа Жоржиа мужи Ричмонд хил хотод ерөнхийдөө өнгөрүүлсэн байдаг. Тэгээд багасаа л сүмийн найралдаг гэж ярьдаг шүү дээ, тий. Найрал дунд дуулах сонирхолтой юм хүүхдээсэн маа. Ингээ гэр бүлийнхээ хамтаар дараа нь болохоор Нью-Йорк руу нүүж ирээд аав нь яг 1970-аад оны үед бол гэр бүлээ зүгээр ингээ орхио явцсан. Яа тэр аав нь архичин байсан. Өдөр болгон ингээл байнга л ингээ архи удаг. Тэгээд дээрээс нь гэр бүлийн хүчирхийлэл дунд л ингээ амьдардаг байсан юм байл л дээ. Ингээд нөгөө нэг 4 хүүхдээ ээж нь ганцхан сулгиж байгаа цалингаар аваад тэргээр амьдэрдэг болж эхэлж байгаа. Аав нь болохоор Вьетнамд яад ярих удаг болсон гэдсэн чи Вьетнамын дайны Ахмад дайчин байсан гинэ. Тэгээ нөө дайнд явсан хүмүүс ч нөө гимтлийн дараах сэтгэл зүйн эмгэг гэж явдаг шүү дээ. Тэрнээсээ болоод шоконд орсон. Тэгээд байнга арх хүч тэргээ дардаг байсан юм байна. Тэгээ арх ухаараа нөгөө ахсан тавина гэр орноо өмөлн түүвэн айгу хэцүү байсан гэдэг чинь. Архин донд хөвчтөө болцоос учраас гэрээсээ нэг л үд яваад өгсөн юм байлээ. За энэ нь ч яах вэ гэхэд нөгөө руугийн хамаг зовлон нэг хүнд уулцсан юм уу та гэмээр 5 нас хүрсэн байгаа юм л да Мэригөвд 5 нас хүрэхэд нь нөгөө гадаадынхан жилдэг шүү дээ. Гэр бүлийн найзууд гал орж гараад хоолонд хамт идэл ингээд байсан. Ээж аавынх нь гэр бүлийнх нь нэг найз бэлгийн хүчирхийлэлд оруулсан. За энийг арай гэж даван тулаад явж исэн чинь өсвөр насандаа яг ирэх үед нь үе тэнгийнх нь хит хит өвгүүд бэлгийн хүчирхийлэлд оруулдаг буюу энэ нь олон жил үргэлжилсэн байсан байна. За энээсээ болоод сэтгэл гутралд орсон. Тэгээ өвдөлт одоо тэр сэтгэл гутралаа дарахын тулд эцэст нь өөрөө арх, хар тамхи, за тэгээд нөгөө садар самуун бэлгийн харилцаанд ордог байсан гэж байгаа юм л да. Нөгөө анхны харилцаа яаж хийснээсээ шалтгаалаад нэг тийм гаж бэлгийн харилцаанд ордог болчихсон юм билэ. Тэгээд сургуульд явах нь хэр дургу болсон. Бас учраас гудамжаар байнгын ингээд тэнүүчлээл тэгэл найзуудтайгаа гудамж мэдэрлэн гэж ярьдаг шүү дээ бид нар. Байнга л тэгэл явж идэг байсан. Тэгээд тийм ч учраас ахлах сургуулаа ер нь бол орхицсон буюу сургуулаад ирчихсэн хайцсан юм билэ. Маш хэцүү амьдралаар өссөн гэж хэлж болно. За ингэж явж байгаад нөгөө ганц л одоо амьдралынхын гэрэл гэгээтэй зүйл юу байсан гэхээр дуу хөгжим байсан. Тэгээ дуу хөгжим буюу тэр дундаа Зарита Франклин, Жаки Хан, Глэдис Найт нарын хөгжмийн нөлөө буюу тэднийг илүү сонсдог байсан юм билээ. За би ер нь дуулж байгаа болохгүй гэж хөгжмийн карьераа хөөх шийдсэн байт юм байна. Ингээд Мэригийн хувьд болохоор бөмбөрчин Эди Априлтай хамт Pride нэртэй хамтлагт богино хугацаанд бол ажиллаж байсан. Богинохой хугацаанд юм билээ. Ингээд 1988 онд болохоор маш санамсаргүй байдлаар тохиолдоор Анита Бекри Court of the Rapture гэдэг дууг бичүүлсэн юм байна. Cover ингэж ярьдаг шүү дээ. Ингээ бичүүлээд дуулсан байсан. За тэгсэн чинь тухайн үед ээжийнх нь найз залуу өргөжсөн дуулж ирсэн залууч гэдэг юм уу да. Uptown Records-ийн дуу бичлэгийн зураач байсан. Тэгээд тэр хуурцаг тоглолтын юм ажилтаа байсан юм байна л да. Тэгээд сонсож үзэнгүүтээ энэ бичлэгийг нь студийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал байсан тухай үедээ Андре Харлд илгээсэн юм билээ. Нэг сонсоод үзье гэдэг ингээд явуулсан. Тэгсэн чинь Харлд тэр дууг нь сонсонгуудаа шууд уулзгаар шийдсэн. Мэритэй уулзъя гэд уулзаад 1980 онд 18 настайдаа тэрээр Water MC зэрэг уран бүтээлчтэй болохоор хамтдаа одоо нөөц гоцлол дуучин буюу тий одоо нэг гоцлол дуучин байхгүй ч нөөцөнд нь байхаар бол дуучин болоод энэ компани хамгийн залуу буюу анхны эмэгтэй уран бүтээлч болж орж чадсан байт юм лээ. Тэгэхээр нэг муухай хар бараа амьдралаас 18 наснда азаарч гэх юм уу да. Нэг cover дуу хийгээл гараад ирсэн гэсэн үг. За ингээд автомат гарын усад зурсныхаа дараа болохоор Мэригийн хувьд за одоо нөгөө хил амд оролцолтод байгаа Pop Daddy гэж тий. Daddy-г одоо продюсер хийжсэн юм билээ. Продюсер буюу Sean Combs-тай хамтран ажиллаж эхэлсэн байдаг. За ингээд Sean Combs түүний гүйцэтгэх продюсер болоод анхны цомгогийн одоо ихэнх дуун дээр нь хамтран одоо уран бүтээл төрүүлсэн байт юм билээ. Тэгээ гарчиг нэг сонио 411 гэж юу вэ гэдэг цомог гаргасан баа. За энэ цомог нь болохоор Billboard 200 жагсаалтын шууд 6 дугаар байранд ороод ирсэн. Тэгээд шилдэг R&B хип хоп цомгийн жагсаалтыг тэргүүлж эхэлсэн баа. Гарч
насан даруйдаа л гэсэн. За мөн Их Британий цомгийн шагсалын 53 дороод ирж байгаа. За тэгээ 3 удаа нөгөө алтан гэрчлэгээр баталгааж ингэж ярьдаг штэ бүр ингэж авсан. За тэгээд Ди Маклерийн хэлснээр болохоор Мэри говьд 1992 оны болохоор Америкийн нэгдсэн улсын хамгийн амжилттай R&B уран бүтээлч тухайн үед шалгарч ирсэн байдаг. За тэгээд Voice сэтгүүлээс гаргадаг Америкийн шүүмжлэгчийн дунд жил бүр явуулдаг юм судалгаа хийх юм байна л да. За тэгээд энэ нь болохоор тэр цомгийнхаа жилийн 30 дахь шилдэг цомгоор нүртэл шалгарсан байдаг гэхээр анханасаа л юу н амжилттай ингэж явцсан гэсэн. За энэ цомгийн хамт түүнд ямар алдар нэр ирсэн юм бэ гэхээр хипхоп одоо сүнсний хатан хаан гэдэг ийм алдар нэр ирсэн байт юм байна. Ингээ 93 онд цомгийн амжилт дайж гаргаж дахиад найруулсан шинжилсэн хуваараа гаргасан дараа 1993 оны үйл 2 дахь цомгоо Миний амьдрал гэдгээр бичүүлсэн байдаг. За энэ цомгоо яг ямар үед бичүүлсэн гэсэн чинь өөрөө хямралд орсон байсан, сэтгэл зүйн гутралд орсон байсан. За тэгээд хар тамхи одоо тийм ээ масруулах бодис болон согтууруулах ундааны аль алинтайгаа одоо тэрнээс гарах гад тэмцээд байсан үед л яг бичсэн юм билээ л дээ. Тухайн үеийнхээ найз залуутайгаа нэлээд токсик юм харилцаатай байсан. Эннээс гараханд бол хийсэн өөр Мэригөө бол шинэ нэрт болж чадсан байт юм билээ. Тэр өөрт нь бол урам зориг өгсөн гэж хэлж болно. За ингээд 97 оны 4 сарын 20-нд болохоор MCA Records-той за тухайд бол нэг татан болгох шатанда байсан Uptown Records-ийн толгой компани билээ л дээ. За Мэри 3 дахь цомгоо бас гаргасан байдаг. Share My World гэдэг цомгоо гаргасан юм билээ. За энэ үед болохоор Sean Combs-тэй болохоор харилцаагаа хоёр бол нэлээд тасалдсан ингээд харьцаагүй шахуулсан байсан. Тэгээ энэний оронд болохоор Steve Stotts-тай хамтран уг төслийг гүйцэтгсэн байт юм байна. За одоо цомгийг гаргасан гэсэн. Цомог нь Мэрийг хар тамхи согтууруулах ундаага хэрэглээгээ даван туулах за дүүнчлэн нөгөө найз залуутайгаа харилцаагаа дуусгах яг үед нь гаргасан гэхээр ер нь энэ цомгууд дээр нь өөрийнхөө амьдралаа сэтүүлсэн дөө маш их байдаг юм байна. Ингээ 99 оны 8 сарын 17-нд 4 дахь цомог өөрийнхөө нэрээр буюу Мэри гэдэг нэрээр гаргасан байдаг. За яг энэ үедээ өөрийнхөө амьдралыг эрс өөрчлөхөөр шийдээд өөрийгөө засах хамгийн сайн арга юу юм бэ гэж нэлээд хайсны эцэд болохоор бурханд итгэх ёстой юм байна. Тэгээ өөрийгөө хайрлах ёстой юм байна гэж үтсэн ба. За ингээ 2000-ад оны ихээр масруулах бодис архины хэрэглээг бүрэн хайсан. Эмчилгээнд хамрагдаж эхэлсэн. Энээсээ бүр гарч эхэлсэн ба. Тэгээ юу гэж хэлсэн гэхээр би харанхуйд маш удаан амьдэрсэн. Надад гарч ирэх шаардлага байсан гэж хэлж ирсэн юм билээ. Тэд энэ муухай одоо нэг зурчдуудаасаа бүгднгээс нь гарч чадсан гэсэн үг. Ингээ 2001 оны 8 сарын 28-нд болохоор 5 дахь студент цомгоо No More Drama гаргасан байт юм байлээ. Тэгээд цомгийн анхны сингл болохоор Family Affair нь болохоор Dr. Dre болохоор энэ дээрээс хамтран ажилласан байдаг. За Billboard Hot 100 болохоор 6-7 хоног дараалан тэргүүлсэн байдаг. Тэгээд энэ анхны бөгөөд цорын ганц номер 1 сингл гэж явдаг юм байна. За 2003 оны 8 сарын 26-нд бол 6 дахь цомгоо гаргасан байдаг. За энэ цомог нь болохоор Sean Combs-тай буцаад хамтран ажилласанаар бас их сонирхолтой байдаг юм байна. За тэгээд энэ цомог нь 2005 оны 12 сарын 20-нд болохоор 7 дахь студент цомгоо бас гаргаж чадсан байдаг. Ер нь маш олон цомог гаргасан л да. 7 дахь цомгоо гарангуудаа Billboard 200 болон шилдэг R&B хипхоп цомгийн аль алинд нэгдүгээр байранд нь ороод ингээ гараад ирсэн. Эхний 7 хоногт бол гэхэд чинь 727 мянган борлогдсон байт юм байна. Тэгсэн чинь энэ нь болохоор түүхэнд их R&B гоцлол нэмэгтэй уран бүтээлчдийн эхний 7 хоногийн хамгийн том борлуулалт гинэ. Хамгийн шилдэг борлуулалт. Дээрээс нь эмэгтэй уран бүтээлчдийн эхний 7 хоногийн хамгийн том борлуулалтын 5 дахь нь гэж орж ирсэн. 2005 оны 4 дахь хамгийн том борлуулалт гэж орж ирсэн юм билээ. Тэгэхээр маш их рекордуудыг бас ингэж эвдээд явцсан гэсэн. Ингээ 2006 онд болохоор Bobby Киноны дуунд болохоор Aretha Franklin болон Harlem-ийн хүүгүүдийн найрал дууны хамтлагийн хамт одоо Мэри Брайан Адамсын бичсэн Миний итгэлийг хизээж таслахгүй гэдэг нэг сүмийн дуу байдаг шүү дээ. Тийм дууг бас дуусан байт юм байна. Тэгсэн энэ дуу нь болохоор алтан бөмбөрцөгт бүр нэр дэвссэн байдаг. 50 дахь удаагийн грэмми шагнал гардуулах ёсны шилдэг сайн мэдээний одоо дуу гэж ярьдаг шүү дээ. Үзэл бүртгүүл грэмми шагналыг бас хүртэж чадсан юм байлээ. За ингээд 8 дахь студийн цомгоо болохоор Growing Pains гэдэг нь болохоор 2007 оны 12 сарын 18-нд худалдаанд гарсан байт юм байна. За мөн л одоо амжилттай буй дандаа нөгөө нэгт ороод ингээд явж исэн. Тэгээд энэ цомог нь давуу тал нь юу байсан гэдсэн чинь 2009 оны 2 сарын 8-нд болохоор болсон 51 дугаар грэмми шагнал гардуулах ёслын үеэр шилдэг орчин үеийн R&B цомогт нэр дэвссэн байт юм байна. Тэгээд грэмми шагналыг бас хүртсэн. 10 жилийн дотор одоо Мэри говьд 27 дахь грэмми нэр дэвссэн байсан гэсэн үг. Тэгэхээр маш амжилттай ингээд явж исэн. За тэгээ аялын тоглолтуудаа хийж гисэн цамгийг хараас Австрали, Шинэ Зеландд хийх аялын тоглолтоо 6 сард хийхээр болон төлөвлөж исэн юм байлээ. Гэхдээ аяллаа хит их юм шахуу хуваараас болоод ядаргаанд орж эхэлсэн. Тийм учраас хойшлогдоод эцэстээ бүр мөсөн цуцсан буюу ахиж тоглолт юуроос хийх өгöd тулсан юм л.
За хамтран ашиг танилцуулъя. Өгөөж өдөр бүр үнэхээр амттай хэвэн бов. За өгөөж чихэр боо компани 1936 онд байгуулагдсан 89 жилийн түүхтэй хүнсний ууган үйлдвэр байгаа. Энэ үйлдвэр нь дэлхийн хамгийн хөгжингөө орнууд ашиглаж байгаа Япон, Голланд, Итали, Герман, Австри, Япон, Швейцарын нарийн бовны иж бүрийн автомат шугам, жигнэж пешингүүдийг суйрлуулад стандартын шаардлагад бүрэн нийцсэн амт чанар бүхий эрүүл найдвартай нарийн бов, жигнэмэг, талхан бүтээгдэхүүн өрлөн ба зөөлөн чихэр үйлдвэрлэдэг. За тэгээ үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд бүгд улсын стандартын шаардлагыг бүрэн хангасны гэрчлэх стандартын тохирлын тэмдэгтээ 160 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийслэлийн хэрэглэгчдийн хэрэглээний хэрэгцээний гурилан бүтээгдэхүүнүүд 60% нь хангаж өгдөг байна. Бид нэр дэлгүүрт ороход л нэрээ өгөөж юм байна. Өгөөж л байдаг. Тэр багын л өгөөж байсан шүү дээ, тий. За тэгээ тасалгааны хэмтэй орчинд хадгалсан тохиолдолд шууд хэрэглэж болно. Харин хөлдөөж хадгалсан тохиолдолд хэрэглэхээс 12 цагийн өмнө дулаан газарт оруулж гисгээвэл шаргал өнгөс сэргэх юм шүү. Тэгээд 5 цагийн өмнө шар тусаар сайхан тослоод хэрэглээрэй. За тэгээд нэг ширхэг юм бомны жин 400 г байдаг. Энэ бусад газруудаас бол 20-50 г-аар илүү гэсэн үг. За хаяг барьшлаас нь үзэсгэлэн худалдаанд доод дээр бас байршиж байгаа юм байлээ. Асарина, Хүннү, Шинзуу айл, за Мишель Экспо, UB Palace, Гандан гэх мэтчлэн хаягийн хувьд бол маш олон хаяг байлээ. Нийт 33 хаяг байсан шүү. Салбар дэлгүүр 33 байгаа. Тэгэхээр та хэд маань холбогдох утас руу нь холбогдоод дэлгэрэнгүй тий одоо энэ ойролцоо ямар одоо байршил байна гэж асуугаад утсан баг илүү амархан. Утасны дугаар нь 1132 53 24 70 11 80 77 гэсэн дугаарууд байна. Сошиалыг нь өгөөж чихэр бов гэж хахараад ирнэ. Баярлалаа хамтран ажилласан өгөөж өдөр бүр үнэхээр хамттай хэвэн бовоор хамтран ажиллалаа. Баярлалаа. За ингээ үргэлжлүүлэн мэдээлэл. За уран бүтээлийн хувьд бол ер нь маш амжилттай байсан. Үргэлжлүүлэн жүжигчний карьераа хөөж эхэлсэн. За ер нь бол маш олон ситком кинон дээр тоглосон байдаг, цуврал кинон дээр тоглосон байдаг. За дээрээс нь хэд хэдэн киноноос Оскарын шагналд бас нэр дэвшээд за тэгээд лекцийн жүжигчдийн эвлэн шагналыг шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчний төрөлд нас нэр дэвшижсэн байт юм байна. Шилдэг туслах дүрд бас нэр дэвшсэн байт юм байна. За Оскарын шилдэг дууны төрөлд бас нэр дэвшижсэн гэж хэлжсэн тий. Энэ нь болохоор тэр жилдээ өөрөө кинонд тоглоод дуу нэр дэвшсэн анхны одоо хүн болсон байдаг юм байна. За хувийн амьдралаас нь дуртай тийм ээ. За нөгөө нэг актер найз залуу гэж яриад байгаа штэ амьдралыг нь там болгоцсон гэдэг байгаа нь болохоор Киси гэдэг юм бэлээ. Хейли гэдэг нөхөр байлээ л дээ. Мэри Блэшт Мэритэй холбоотой гэсэн. Энэ хоёрын харилцаа болохоор 1990-ад оны үед болохоор энэ хамтлагийн гоцлол дуучин байсан Киси Хейли тэ одоо нэр нь болохоор жигэн нэр нь болохоор Сидрик юм бэлээ. Сидрик Хейли юм бэлээ. Удаан хугацаанд өргөжчихсэн. Тэгээ тэдний харилцаа үнэхээр дарамттай, хүнд хэцүү, хүчрхийлтэй байсан гэдгээрээ бүх хүмүүс мэддэг байж л дээ. За ингээд яасан ингээд тэгэхээр тэд анх болохоор нөгөө тоглолт моголтон дээр явж байгаад ингээд танилцаад тэгээ хамтран ажиллаж агаад үерхэж гисэн байдаг. Тэдний энэ хоёрын харилцаа болохоор маш тогтворгүй, байнгын хэрүүл тэмцэлтэй. Тэгээ дээрээс нь бидээ маш их хайртай. Нэг юм сонио. Хайртай арны зодтолтой жиг токсик харилцаатай байсан яг юм. За тэгээ энэ найз залуу нь болохоор арх хар тамхи хэтрүүлэг хэрэгэлдэг байсан. Тэгээд хар тамхи энтерд бол илүү донтуулсан гэсэн үг байхгүй. Арх уулгадаг болсон, хар тамхинд оруулсан гэсэн. Харилцаанд нь ер нь бол маш муугаар нөлөөлсөн. Тэгээ Мэри олон жилийн дараа хэлэхдээ болохоор энэ найз залуу нь түнд бие махбод болон сэтгэл санааны хүчирхийлэл байнга үзүүлдэг байсан гэдгийг бол хүлээмжшүүлсэн байт юм байна. Тэгээ тухайн үед бол зарим их сурвалж дээр ч гэсэн найз залуу түүнийг маш олон удаа зодж гэмтээжсэн гэж бичсэн байт юм байна. Ингээ 95 онд найз залууныг ярилцсан дээрээ бид сүйд тавьсан гэж ярилцлага өгсөн маам л да. Тэгтэн Мэри тэр үед нь тийм юм байхгүй гэж шууд нэлийн гомдолтойгоор хариулж ирсэн. Тэдний одоо нэлийн асуудалтай харилцаатай байсан гэдгийг нь бол илэрхийлж байгаа. Олон удаа салсан нийс нэг юм харилцаадаг штэ салж нийлжсэн, эргээ нийлжсэн тэгсэндээ 1997 оны үед болохоор альбиасаар харилцаагаа дууссан байт юм. Мэдээ салсан шалтгаан нь хүчирхийлэл, хар тамхи, архины асуудал ингээ байсан гэсэн үг. Яг тухайн үед бол өөрөө нэг 2000 оны үед бол хар тамхи архинасаа солино гэж шийдсэн байсан шүү дээ. Тэгэхээр энэ залуугаас холдохгүй бол одоо энээсээ салждахгүй байна гэдгийг бол ойлгоцсон байсан гэсэн үг. За тэгээ одоогийн хувьд бол нэг тийм дагуу сайхан харилцаатай муудалцаад байдгүй юм байлээ. Тэгээд өнгөрсөн хугацаанд босон зүйлийг Мэри уучлсан ч гэсэндээ дахин холбоотой байхыг бол тэр тийм хүсдэггүй. Буруу зам руу орсон хүнтэйг бол эргэж нийлээд юм юм шүү. За ингээд рэпер Наста богино хугацаанд бол болцож ирсэн. Ингээд 2000 Мэриг 2003 онд өөрийнх нь менежер байсан Кенди Азекстэй одоо гэрэлсэн байдаг. Тухайн үедээ Азекс анхны эхнэрээсээ Нас Жорда хэмээх хоёр хүү өсвөр насны охин Бианата байсан буюу 3 хүүхэдтэй өмтөс суусан гэсэн үг байна. За тэгээ 3 хүүхдийн нь бол яг л төрсөн шиг өсөж байсан. Маясаа ээж байсан. Тэгээ ингээд 2016 оны 7 сард болохоор илэршгүй санал зөрүүлтэн гэсэн шалтгаанаар сарлах өргөдлөө Мэри өгсөн байдаг. За тэгээд энэ хоёрын салалт нь болохоор 2018 оны 6 сарын 21-нд л эцэслэн шийдвэрлэгдсэн. Ягаад тэгэхээр энэ хоёр шүүхээр орох маш том хэмжээний маргаан байсан. Салах үедээ нөхөр нь болохоор түүнээс их хэмжээний тэтгэлэг шаардсан. Төрсөн үед нь биш шүү дээ. 3 хүүхдэд тэтгэлэг шаардаж ирсэн.
За ингээд шүүхийн асуудал үүссэн байгаа. Хэдэн дөрөв шаардсан гэсэн чинь $129,000 нэхэмжилж ирсэн байдаг. За тэгээд энэ бол тухайн үед олонний анхаарал нэлийн татсан байдаг. Шүүх энэ хэмжээний мөнгийг өгөө гэж батлаагүй ч гэсэндээ Мэри бол энэ мөнгийг өгсөн. Өгөөд ингээд салсан байдаг юм байлээ. За тэгээд шүүх хурлын явцад бол Мэри одоо нөхөр нь тийм ээ өөрийнх нь мөнгөөр өөр эмэгтэйчүүдэд одоо бэлгэсэлдэг бод араар нь тавиад нөхөр нь маш олон араар нь тавьсан. Үрсэн. Тэгээд олон удаа хуурцсан гэж бас мэдүүлжсэн байдаг юм байна. За тэгээ хүүхэдгүй яг өөрөө ингээд биологийн хүүхэдгүй гэдгийг 22 оны 2 сард Eastwood үхсэн ярилцлаганд зарсан байлээ. Би яагаад хүүхэдгүй ан гэсэн чи би олон удаа маш олон хүмүүс эргэн тойронд байна те. Тэр хүмүүс ачцээ нараа одоо өсөхгүйд хүүхэд тасрах талаараа нэлээд том хэрүүл байж байгаа. Би зөндөө олууд ажиглаж байсан. Би энийг даван туулах ерөөсөө хүсэхгүй байна. Би эрх чөлөө миний эрх чөлөө надад таалагддаг. Би босоод явдаг, хөдөлж яадаг, хүссэн зүйлээ хийх туртай. Ийм ямар нэгэн хүүхдэд баригдаад ингээд баймааргүй байна л гэж хэлсэн байт юм байна. За ингээд 2013 онд Мэри болохоор Америкийн нэгдсэн улсын татврын албанаас 3.4 сая $3 өртөө байсан гэж мэдээлсэн байдаг. За тэгээ 12 онд түүнийг байгуулсан санхүүгийн гэрээний зөрчлүүд болон зээлийн өрнөөс болоод шүүхүүд бас хөөгдчихсэн тохиолдол юм байлээ. Гэтэ энэ асуудлуудыг бүгдийг зохицуулаад төлбөрөө барагдуулсан гэж мэдээлсэн байлээ. За Burger King-ийн сурталчилгааны нэг том маргаанд 2012 онд орж исэн. Яасан гэдгсэн чинь 2012 онд Burger King Мэриг одоо сурталчилгаанд оруулсан нэгэн сурталчилгаа гаргасан юм байна л да. Одоо оруулсан. Тоглуулсан юм шиг. Тийм тоглуулсан гэсэн. Тэгсэн чинь энэ сурталчилгаанд Мэри шарсан дахианы тухай дуулж байсан олон хүний шүүмжлэлд өртсөн гэсэн. Одоо яаж дуулсан болоо шүүмжлэлд өртөж юу? Яа тэгэхээр үзэгчд одоо шүүмжилсэн хүмүүс нь юу шүүмжилдэг юм гэхээр Африк Америк соёлын талаар муу дүр гаргасан гэж бодож байна. Ягаад R&B хатанхан дахианы дуулаад байгаа юм бэ? А энэ арьс өнгөний үзэлтэй холбоотой гэсэн те дахиад мэдхгүй л юм да. Одоо ямар ч хэлсэн тэр бүхэл тийм хатанхан ийм нэр хүндтэй байж одоо Burger King-ийн сурталчилгаанд тоглоод дахиад рекламадад байж ах хэмжээнд орчсон юм уу хэлээ шүүмжилсэн юм шиг байгаа юм. Дахианы тухай дуулаад байж ах гэсэн. Юм таатай юм уу да гэд. Тэгээ энэний улмаас Burger King энэ сурталчилгаа бүр устгацсан. Одоо байхгүй уучлалгүйсэн байдаг. За дараад нь болохоор Pop DJ болон Bad Boy Records-тай холбоотой асуудал болохоор 1990 онд гарч ирсэн байт юм байлээ. За 90 онд болохоор нөгөө ихэнд алдарт продюсер тий Sean Combs-тай бол хамтран ажиллаж исэн гэдэг хэлсэн шүү дээ. Тэгээд нөгөө нэг 400-аар яагаад 401 гэдэг юм цомгоо гаргаж ирсэн. Тэгсэн чинь удалгүй тэдний харилцаа муудаад мөнгөний асуудлаас болоод энэ хоёр харилцаа муудсан юм билээ. Тэгээд одоо Pop DJ бол дэмжлэгээс гаргацсан буюу продюсерлогоо болцсон байна л да. За тэгээд дараа нь Мэри өөрийн карьераа өөрийн хүчээр авч явах болоод шинэ продюсертэй хамтран ажиллах болсон буюу энэ хоёрын маргаан нь мөнгөнөөс олж нэлээд том асуудал тухай үед болж байсан. За дараагийнх нь нэг асуудал болохоор Whitney Houston-тай харьцуулсан асуудал 2012 онд гарч ирсэн. За 12 онд алдар дуучин Whitney Houston нас бараад зарим хүмүүс болохоор Мэриг болохоор шинэ Whitney байх ёстой гэж одоо бараг тулгадаг ч гэдэг юм нэг юм болж исэн. Гэвч олон шүтэн бишрэгч нь болохоор Мэри өөрийн гэсэн өрнөц стилдээ Whitney-гийн орон зайг нөхөх шаардлагагүй гэдэг ингээ үзчихсэн буюу ер нь шүтэн бишрэгчийн дунд үсэн л юм хоёр босон л талцаж хуваагдсан л юм асуудал үзчихсэн гарсан гэсэн. За тэгээ энэ маргаан тийм ч хурцтаагүй Мэри өөрөө Whitney маш их хүндэлдэг байсан. Харьцуулт хийх нь буруу бид хүнд биш штэ гэж бас үзсэн байдаг юм байлээ. За дараагийнх нь 2016 онд болсон нэг тийм асуудал байгаа юм л да. Түүний юм толгоогоо бүхийлгөөд ингээд юусэн ярилцлага байдаг л да. Яасан ингээд тэгэхээр 2016 онд тухайн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуул нэр дэвссэн Хиллари Клинтонтой ярилцлага хийсэн байдаг. Тэгээ ярилцлагын үеэр Мэри болохоор Клинтоныг хараад дуулж гисэн олон хүнд нэг тийм хачиргалтай эвгүй санагдсан юм байлээ. Тэгээд энийг интернетэд тавиад олон хүн ерөнхийдөө шоолоод эхэлсэн гэх юм уу та. Ерөнхийдөө нөгөө манай хэлдэг штэ долгоноод байна гэж ярьдаг штэ тий. Тийм байдлаар хүлээж авсан юм байлээ. Одоо нөгөө сонгуул нэр дэвсэж байгаа учраас долгоноо шууд харангуудаа дуулаад ингээд эхэлж байгаа юм биш үү? Ямар шаардлагатай ингэх шаардлага байгаагүй л гэж үзсэн юм байлээ. Тэгээд энийг болохоор өөрөө сүлдэн тайлбарлах та би зүгээр л өөрийнхөө дотор болж байгаа сэтгэлээ илэрхийлэхийг л үссэн гэж тайлбарласан байдаг юм байна. Тэгээ ер нь жоох эрүүний тал дээр л жоохон онцгүй. Тийм байгаа хүмүүстэй холбогддог гэсэн юм байна тий. Хоёр удаа яг удаа харилцаатай байсан гэвэл хоёр залуутай байсан. Гэтэ тэр суусан нөхөр надад талаг сүн санагдсан менежер байсан. Тэг өөрийнх нь төрүүлсэн 3 хүүхэд биш шүү дээ. Тэр 3 хүүхэд чинь төрсэн ээж ингээд нэг хүн байгаа шүү дээ. Одоо тэгээд мөнгө салгамаар байсан юм шүү. Тийм тэнгууд хүүхдийн тэтгэмжийн мөнгө өгөө гэдэг нэхэд идэх ч үү. Тэр нь бас өгсөн л шүү дээ. Өсөжсэн хүүхэд нь учраас бас өөр хүүхэд гэх нэг юм сэтгэл байгаа л да хүндэж бас. Тийм яг төрсэн ээж нь ингэж ханддаг байсан юм байлээ. Тэгэхээр одоо тэр тал дээр массаж гэхдээ одоо бол нэг тийм хүүхэд төрүүлэн гэсэн бодол бол байхгүй. Тэр 3 хүүхэдтэй холбоотой байд юм те одоо ч гэсэн. Одоо мэдгүй холбоотой байж магадгүй л ямар ч шүүгээр ороод бол альбиасаар аваас нь бол салц. Эмэл басгүй байна да.
За баярлалаа, энэ хүрген нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөгч Чанцаа Ами найруулагчаар ундрахнаар ажиллаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар хэрэглээ бүр тохирсон зээлийг Pay On цахим зээлийн аппликейшн мөн өгөөж өдөр бүр үнэхээр амттай хэвэн боо байла. Өргөжлүүлэн амар цаг нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн сонсорой. Түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.